Сайн бацхан манайхан одоо та нараас нэг юм асуухыг одоо дэлгэрэх, үрчих, тарах, сулрах, зөвтгөх, урттах гэдгийн эсрэг утгатай үгийг олоод өгөөч. Одоо дэлгэрэх, үрчих, тарах, сулрах, зөвтгөх, урттах гэдгийн эсрэг утгатай үг олоод өгөөч. Тэгээд би одоо яг хичээлээ яг одоо дуусгах чинь. Тэгээд хамгийн сүүлчийнх нь болохоор дэлгэрэх, үрчих, таарах, сулрах, зөвтгөх, урттах гэдэг эсрэг утгатай үгийг олоод комментэн дээр бичээд өгөөрэй. Гуйжин. Тэгээд бас нэгэн юм харуулцгаая. За чи юу ах? Өндөрлөгч 2 гээд болсон сургууль 11 дугаар ингэдэг. 1 дугаар өмсөлт, энэ 2 дугаар өмсөлт, энэ 3 дахь. Манай өндөрлөгч. Уучлаарай манай дүү. За тэгээд одоо энэ үнүүдийг эсрэг утгатай үг нь олоод өгөөрэй. Дэлгэрэх, үрчих, таарах, сулрах, зөвтгөх, урттах гэсэн үгний одоо эсрэг утгатай үг нь юу вэ? Google-ээс хагаа юусаа гарч ирэхгүй байна. За баяртай манайхаа. Намайг дэмжиж өгөөрэй. Гуйжин. Заавал тийм гоё юм байхаар үзнэ гэж байхгүй гэж би бодож байна. Намайг дэмжиж өгөөрэй. Баярлалаа. Баяртай бичлэг маань дууслаа.